Сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. Дахиад бичлэг хийхгүй нэлээд удлаа. Гэхдээ би бас маш их сонирхолтой. За өнөөдөр та бүхэнтэйгээ юуны тухай ярих вэ гэхээр би маратонд орсон. Тэгээд манай энд Spreewald гэдэг 22 дахь удаагийн маратонд ороод ямар ч байсан 10 км гүйж дуусгасан. Тэгээд энэ болохоор медаль нь манайх болохоор Spreewald гэдэг энэ газар маань болохоор нэлээ их одоо тариалан тарьдаг. Тэгээд энэ гүүкой буюу өгөрцөөр алдартай учраас энэ медаль нь ийм өгөрцөө тийм медаль өгж байгаа юм байна лээ. За тэгээд ийм бронз өнгийн ийм өгөрцөөнтэй медаль авсан айгүй хүнд медаль. За тэгээд миний номер бол айгүй гоё. Ийм 505 гэсэн юм гоё номертой эхэлсэн. Тэгээд бас чамлахааргүй амжилттай оролцсон. 26 дугаар байранд орсон. Тэг миний оролцсон яг албан ёсны бол хамгийн эхний яг маратон байсан. Би болохоор өөрөө дандаа болохоор хуваараа гүйдэг байсан. Яг нэр юм тэмцээнд ерөөсөөр оролцож үзээгүй. Тэгэд анх удаа оролцож үзлээ. Тэгээд гэхдээ сансныг бодоход бол өөрийнхөө хувьд бол амжилт гаргасан гэж үзэж байгаа. Тэгээд 14 хоногийн өмнөөс эхлээ бэлтгэл хийсэн. Дундаа ямар ч байсан 1 хоногийн зайтай. Тэгэхээр ерөнхийдөө бол 5 удаа энэ 6 удаа гүйсэн. Тэгээ гүйж бэлтгэл хийхдээ эхлээд маш багаар эхэлсэн. Багаар эхлээд 1 2 км 3 км гүйгээд эхний өдөр тэгээд нэг өдөр амраад дараачихан гүйлтийг болохоор дахиад нэмээд тэгээ гүйлтээ нэмж явсараад хамгийн сүүлийнх нь болохоор яг 10 км байсан. 10 км-ийг бол 1 цаг гүйж туулсан. Тэгээд ажлынхаа хүмүүстэй дөрвөлээ цуг оролцсон. Тэгээ манай ажлын 2 ах болохоор 4 5 дугаар байранд орсон. Тэгээд нөгөө нэг ах маань 27 дугаар байранд орсон. Тэгээд дөрвөлээ ийм амжилттай оролцоод саяны бүтэн сайнд ирлээ. Тэгээд гүүх дуртай хүмүүс эсвэл гүүхийг одоо зорж байгаа хүмүүс юм уу те эсвэл гүйдэг ч гэсэн тэмцээнд одоо над шиг оролцож үзээгүй байсан хүмүүст бас урам өгөх үүднээс та бүхэн ямар ч байсан одоо тий 5 км байдаг юм уу 10 км байдаг юм уу яг өөрсдийнхөө одоо санаанд чинь ингээд багтаж байгаа километрт тийм тэмцээнд та бүхэн ямар ч гэсэн бүртгүүлээд үзээрэй. Хүн бүртгүүлэхээс нааш ингээд яг тийм өөртөө тийм зорилт тавьдгүй юм билээ. Би эхлээд энэ тэмцээнд оролцохгүй бэ гэж бодож исэн боловч манай ажлынх намайг бүртгүүлсэн байсан. Тэгэхээр нь би оролцсон гээд тэгээд зорилго тавиад гүйсэн. Тэгээ ямар ч байсан хүрсэн. Тэг гүйсний дараа яг мэдрэмж бол айгүй гоё байсан. Одоо тэгээд яг зогсолтгүй ингээд гүүгээд явна гэж бодож байгаа. Тэг манай ажлын тэр 2 ах бол байн гүйдэг нэлийн спортлог маягийн хүмүүс байгаа. Тэгээд энэ дөрөвдөд бас гүү тэгээд 7 хоног болгон гүүжий гэж ярилцсан. Тэгээд тогтмол гүүгээд иргүүл айгүй гоё мэдрэмж авдаг юм бэлээ. За тэгээд яг тэмцээнд оролцоход бол янз бүрийн насны хүмүүс байсан. 80 настай хүмүүсээс эхлээд бүр жоохон хүүхдүүд ч гэсэн хүртэл байсан. Тэгээд насныхаа ангиллаар бас ингээд эмэгтэй эрэгтэйгээр ингээд зааглаад шалгаруулалт явагддаг юм бэлээ. Тэгээд аль ч насны хүмүүс оролцох боломжтой. Тийм учраас та бүхэн шантралгүй би одоо хөгшин ч юм уу би эсвэл бол муу гүйдэг ч юм уу би тийм гэж ямар нэгэн шалтгаан тооцохгүйгээр амьдралдаа ямар ч байсан нэг удаа ийм тэмцээнд оролцож үзээрэй гэж уриалмаар байна. Авах мэдрэмж бол үнэхээр гоё. Тэгээд гэр бүлийнхэн юм уу найз нөхдүүдээ бас дагуулад явбал гоё юм бэлээ. Манай 2 хүү намайг дагж явсан. Тэгээд манай том хүртэл дагж явснаа. Ээж би ч гэсэн маратонд оролцмоор байна гэж хэлсэн. Тэгэхээр та өөрөө тэр тэмцээнд оролцсноос гадна хажууд хүмүүстэй тийм сайхан эрэг нөлөөлөл үзүүлж бас тэднэртэй урам хайрлаж байгаа гэдгийг бас санаарай. Тийм учраас та бүхнийг одоо энийг үзэж байгаа хүмүүсийг ямар ч байсан
амьдралдаа нэг удаа тийм тэмцээнд оролцоод үзээрэй. Та цаашаа үргэлжлүүлээд гүйдэг болох нь үгүй юу гэдэг таны өөрийн чинь сонголт. Гүүгээд дуусны дараах мэдрэмж бол таны хөтлөнө гэж би бол итгэлтэй хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ хідэн бичлэг юм уу зураг оруулж үзүүлье. Сонирхолтой байж магадгүй. Яагаад гэвэл энэ одоо Spreewald гэдэг энэ газар маань болохоор айгүй гоё байгальтай газар. Тэгээд яг тэр гүүсэн зам маань бол үнэхээр байгальтай гоё газар байсан. Тийм яг тэр гүүсэн зам маань бол айгүй гоё надад таалагдсан. Ийм дандаа ийм асфальтын зам биш, айгүй гоё ийм байгальт, ийм парк тойроод тэгээд айгүй гоё байгальтай газраар явдаг юм байлээ. Тэгээд 10 км бол миний хувьд бас чанга байсан. Тэгтээ бол даваад гарсан. Тэгээд хүн хөрвөө хүсгэл юм бол санаанд чинь багтчихлээвэл чаддгийм байлээ. Гол нь өөртөө итгэх итгэл, тэгээд тууштай байдал чухал юм байлээ. За тэгээд та бүхэн өөр асуулт байвал бас доор үлдээгээрэй. Тэгээ мөн бас гүйлтийн гутал айгүй чухал. Тэгээд амьсгаагаа яаж авах вэ гэдэг чухал. Тэгээд бас аль улиралд гүүж байгаасаа тохируулаад хувцас зохицуулж өмсөх нь бас маш чухал. Яг миний тэр гүүсэн өдөр болохоор өглөө нэлийн сэрүүхэн байсан. Тийм болохоор би одоо толгоондоо ийм каск юм уу малгайтай. Тэгээд урт танцуутай юутай гүүсэндээ гүүгэд ирэхээр мэдээж бас халууцсан. Тэг хитрхи бас дулаан бөхчин бас хувцлах хэрэггүй. Тэгээд ерөнхийдөө бол гүүхийн өмнө бас хит их ус уул бас тамирдуулдаг. Гэх мэдчлэн бас тийм зөвлөгөө өгч болж байна. Тэгээд та бүхэн бас энэ тентхийн маратонд гой маратонууд байдаг. Тэднийг судлаад алинд нь оролцож үзмээр байна гэд судалж үзээд та бүхэн бүртгүүлээд ороорой гэж хүсмээр байна. Тэгээд саяны маратонд болохоор бүр Австраас хамгийн хол нь Австраас ирсэн хүн байсан. Тэгээд би өөрийгөө бол Монголоос очисан хамгийн хол нь байх гэж бодож байсан. Тэгсэн чинь үгүй бүр холоос бас өөр хүмүүс ирж оролцож байна лээ. Тэгээд саяных бол зөвхөн одоо бас онцлог нь саяны тэмцээн болохоор ингээд явган явалт тэгээд дугуугаар явдаг тэгээд эсвэл бол заваар ингээд падлна гэж ярьдаг ингээд сэлээд явдаг гэд маш олон төрлөөр зохион байгуулдаг. 4 дахь өдрөөс эхлээ бүтэнсэ өдөр хүртэл гэдэг чинь 4 өдөр бүтэн зохион байгуулагдсан. Тийм гоё өдөрлгүүд байсан. Би болохоор зөвхөн бүтэнсэ өдрийн маратонд нь оролцсон. Тэгээд үнэхээр гоё мэдрэмж авдаг юм байлээ. Тэгээд үүнийг та бүхэндээ хуваалцаад бас та бүхэнд урам өгөх болов гэсэн үүднээс сэтэл өгөх болов гэсэн үүднээс оруулаа. Та бүхэн тэгээд сонирхон үзээрэй. Тэгээд амжилт хүсье. Баяртай.